Сайн бацгаана уу? Хамтдаа эцгийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт бид бүр маш хөөрхөн бяцхан мис охинтой оролцох гэж байна. За манай бяцхан мис Ану үж охин сая одоо дөнгөж сайхан бяцхан мис тэмцээнд оролцоод за тэгээд фото мис титмийн эзэн болоод ингээд сууж байгаа хөөрхөн ийм идүүтэй бяцхан охинтойгоо оролцож байна. За өдрийн минь төргий мөн дээрээс нь манаас бяцхан одоо мис охины маань ээж оролцож байгаа. Тэгээд та бүхэн өдрийн мэндийг хүргье. Тэгээд хоёлаа мисээсээ асууя. За өдрийн минь төргий. Баярлалаа. За юуны өмнө сая одоо тэмцээнд ороод ийм хөөрхөн фото мис тийм ээ. Титмийн эзэн болсонд нь чамд баяр хүргье. Тэгээд яг энэ титмийг одоо авах чамд мэдрэмж нь ямар байсан бэ? Ой. Яг чамайг яг мис олоход яг юу нөлөөлсөн бэ? Яг яагаад хөөрхөн ийм мис олъё гэж бодсон бэ? Би яахгүй юу? Миний ул маань ингээд жоохон сонио асгаад исэн баггүй. Тэгээ бяцхан мис ороод тэгээ би ийм гоё фото мис болсон. Ээж авдаа баярлаа. Ямар хөөрхөн юм бэ? За бүгдээрээ ээжтэй танилцъя. За сайн байна уу та? Өөрийгөө үзэгчдтэй гоё дэлгэрэнгүй танилцуулаад эхлэе. За намайг Хүрвж аваа охтой Мөнх Сууд гэдэг. За би одоо 3 хүүхэдтэй. Охины маань сая хэлсэнчлэн охин маань нөгөө жоохон ингээд майжиг гიშгдэг байсан. Тэгээ бид хоёр эхлээд балетд явуулаад үзээд за ер нь бол алхаа гიშгийг өөрчлөйгээд бяцхан мис төвгээд оюун томлог захиралтай ийм хөөрхөн гоё охтуудаар хүрээлүүлсэн тийм газар охиноо ойчиж өгсөн. Тэр нь манай охинд маш их тулгуур алсан. Охин маань хөлнийхаа гიშгийг алхаа гიშгийг засгаас гадна өөртөө их итгэл нь маш илүү нэмэгдэж одоо өөрийгөө хөгжүүлж маш гоё урам зоригтой одоо тий охиноор өдөр алгал бахархаж чинь да тий маш их хичээл зүтгэл шаардагддаг энэ бүхний ард Ямар гоё охиныгаа одоо маш их гоё дэмждэг. Тэгээд өөрийнхөө зүгээс чадах бүхний тий аав ээж нь хийж байгаа харагдаж байна. Тэгээд үнэхээр бас гоё бахархаж чинь мэдээж одоо ийм мундаг хүүхдүүдийн ард гоё одоо өөр хүүхдүүдийнхаа төлөө ингэж хичээж тэмцдэг ийм мундаг аав ээж нар байдаг байх гэж бодож байна. За үргэлжлүүлээд бид бүхэн хүүхдийн урлан бүтээгдэхүүний багшаа урангай агштайгаа бас ирээд уулзсан байна. Тэгээд багш маань бол манай одоо өнөөдрийн дугаарт хоёр одоо зочинд маань бас энэ хүү одоо сүрлэн наамлын талаар хичээл бас заах болно. Тэгээд сайн байна уу та бас үзэгчдтэй өөрийгөө танилцуулаад эхлүүлье. Сайн байна уу? За би хүүхдийн урлан бүтээгдэхүүний сүрлэн наамлын багш урангай байна. За тэгээд сүрлэн наамлаараа бол яг 2 дахь жилдээ багшилж байгаа юм залуу багш байгаа. За энэ сүрлэн наамлын яг онцлог нь яг юу юм болоо? За сүрлэн наамл нь болохоор наамлууд дотроо одоо байгалаас гардаг тэр өнгийг яг наамлд ашиглагаараа онцлогтой. Тэгээд бас лактдаг учраас ингээд хурж болдог. Тэгээд харахад зураг шиг харагдаг. Тэгсээр нэг хурж болдог юм зураг гар урлах асалсан ийм бүтээл болдгоор онцлогтой. За өнөөдрийн дугаарт тэгвэл одоо манай хоёр оролцогч маань ингээд сүрлэн наамал хийн. Тэгэхээр та яг анхлан суралцж байгаа бас сурагч нартаа ямар зөвлөгөө бас өгдөг вэ? Ер нь бол төвчөртэй байх. Гол нь эхэлсэн бол дуусгана. Яг тэгэхээр сүрлэн наамлыг хийхэд маш олон цаг ордог. Тийм учраас төвчөртэй байгаарай л гэдэг зүйл шүү. За та хоёр маань ер нь чөлөө цагаараа юу хийдэг вэ? Одоо зураг зурах ч юм уу те яг тийм зөвлөд байдгүй манай Ану үж ингээд Хичээл хийгээл тэгээд унтдаг. Ээжийнхэн хувьд өмнө нь ийм сүрлэн наамал ч юм уу эсвэл зургаар зурах тийм зургаар одоо хичээлжсэн түүхт байгаа юу? яа ер нь бол гар урлалын чиглэлд ер нь аюу дуртай. Хүүхд тахтай энэ даг нэг хэдэн сар явж исэн. Тэгтээ нөө загвар зохион бүтээгчийн тийм нэг хөрхөн ингээд шүү дээ тэнд явж исэн. Ер нь гар урлалын гараараа хийсэнд аюу дуртай. Ер нь сонирхолтой. Хийж үзэхдээ баяртай байна. За танай гэр бүлийн хувьд одоо чөлөөт цагаараа яг юу хийдэг вэ? Тэгээд мэдээж одоо хүүхдүүдийнхаа хүмүүжлэлт нь бас яаж анхаардаг вэ? Манай том хүү болохоор ерөнхийдөө жоохон экстрем спортоор хичээллэх тийм сонирхолтой хүү байгаа. Тэгээд охин маань болохоор бас дуулж бүжиглэх сонир дуртай. Тэгээд бид нэр болохоор чөлөөт цагт орвол болж л өгвөл ер нь агаар салхинд гарах тийм гэр бүлэрээ агаарт гарч одоо аялал зугаалганд явах их дуртай тийм гэр бүл байгаа. Тэгээд чөлөөт цагаар нь болохоор охиноо одоо сая сүүлийн бяцхан мист бэлтгэж жишээлбэл би 3 сар охиноо цөөгөл тэгэл өдөр шөнөгөө хоёлаа хичээлээ тараад л өглөө 7 цагаас хичээлдээ яваад л орой
гэртээ орж ирдэг хойлоо тучхам завгүй амьдарч байгаа. Тийм л юм да. Тэгэл хичээлдээ явна. Хичээлийнхаа гадуур бяцхан мисийн хаан сургалтандаа явна. Давхар англи хэлээ сурна. Тийм л үлдээ. За чиний хувьд одоо бяцхан мисийн одоо тэтмийг авч ийн чиний ард маш их хичээл зүтгэл бас гарч байгаа. Тэгээд ядардгүү, яадаг вэ? Эсвэл чамд илүү одоо эсэргээр гоё байдгүү? Алхах нь тэгээ бас бүжиглэн тэгээ бас дуулна. Ямар хөөрхий. За ингээд бүгдээрээ тэгвэл шууд хичээлдээ орцгоё тийм ээ. За сурлын амралт болохоор за бэлтгэсэн юм хавтан хэрэглэгдэнэ. За энэ хавтанг яаж бэлдсэн бэ гэхээр эхлээд мэдээж хэмжээндээ тааруулаад хөрөөднө. За тэгээд үрэлт үсгэж энэ наалтыг сайн болгоно. За тэгээд будна. Тэгээд зориултын цав ашигладаг бид нар юм амтнаас гаргаж авдаг юм үрлэн цав ашигладаг. За багш нь ингээд бэлтчихсэн, цавыг нь төрчихсэн ингээд хэрэглэхэд бэлэн болчихсон байж байгаа. Тэгэхээр яг энэ план дээрээ тааруулаад бүтээлээ гэсэн. Ануужингийн хувьд зургийн хичээлтэй ер нь дуртай юу? Зураг зурах дуртай юу? Дуртай болж байгаа. Ямар зураг зурах дуртай вэ? Ирвэхээ эсвэл солонго. Ямар гоё. Одоо яг өөрийнхөө дуртай ирвэхийг ээждэг хамт зурах чинь шүү дээ тийм ээ. Чи тэгтээ нэрээ амар гоё өнөөдөр хөөхөн гоё харагдчихэв. Ямар гоё гангийн ягаан өнгийн палаж өмссөн байж тийм ээ. Тэгэхээр ягаан өнгөнд дуртай гэсэн үг үү? Тий. Тэгэхээр чи гоё ирвэхийгээ бас гоё ягаан өнгөөр хийвэл бас гоё юм байна те. Ямар гоё. Чиний энэ хувцсыг чамд яг хэн ингэж гоё сонгож өгсөн бэ? Эсвэл чи хувцаа яг өөрөө сонгодгоо загварын одоо тэмцээнд орж явах таа. Ээжтэйгээ нийлэл сонгодог. Ямар гоё. Ягаан өнгнөөс өөр өнгөнд дуртай юу? Дуртай. Өөр ямар өнгөнд дуртай? Цэнгэр бүдэг яа. Ер нь бол ягаан өнгөнд л дуртай юм биш тийм ээ. Яг энэ тэтмийг зүүх мэдрэмж ямар байдаг? Одоо чи жишээ нь ингээд тэтэм зүүцсэн үедээ чамд яг ямар бодол төрдөг вэ? Нэг юм өөртөө ихтгэлтэй болж байгаа юм шиг санагддаг уу? Санагддаг. Ингээд байдлаар амар гоё ингээд санагддаг. Ямар хөөрхий. Чи тэгээд том болоод одоо яг ямар хүн болно гэж боддог вэ? Яг мис болно гэж боддгоо эсвэл дахиад одоо өөр мэрэгчлээ болоод хажуугаар нь мис болоод явах уу? Би том болоод дэлхийн мис болохыг мөрөөддөг. Ямар гоё. Өөр дахиад мэрэгжил бодож байгаа юу? Арай амжааг байгаа юу? Амжааг. Ануужингийн дуртай амтан нь юу вэ? Туулай. Туулайнд яагаад дуртай? Чамд юу нөхөрхө санагддیں۔ Хоёр чих. Ямар хөөрхий. Өөр дуртай амтан байгаа юу? Ер нь амтан тижээдгүү гэртээ. Үгүй. Тижээн гэж ер нь боддгоо. Би жоохон байхдаа нохоо тижээг уддаг байсан. Тийм үү? Тий. Нохоо тижээг чамд ямар байсан? Хөөрхөн байсан уу? Одоо санахгүй тэр нохоогоо. Сандаг. Одоо ингээд амтан тижээгээ эвлээж аван зөвшөөрөх болоо. Одоо том болоод болчихвол. тий. Одоо энэ кальциум цаас гэдэг багхгүй юу? За одоо чи ялахаар энэ зурсан энэ гоё цэцгийг яг дээр нь давхарлаад яг адилхан болгоод зорино шүү за. Хөдлөхгүйгээр зориороо за. Хөдлөхгүй хоолсон. Ануужингийн ээжээс асуухад охиныгээ яг тэмцээнд оролцож байгаа үед нь яг ямар мэдрэмж төрдөг вэ? Сандардгүү, өмнөөс нь бас ингээд сандраах ч юм уу тийм тохиолдол бас байдаг байх. Айлгүй яхаа. Ингээл ерөнхийдөө бид нар чинь нэг ард нь хуцамрын солиод ингээл бужигж агаал тэгэл гэлц тайзны урагшаа гараад яг тайзан дээр гарахын өмнөхөн аль нэг буланд очиол ч юм уу санал олцгоол үзэлтэл огшин ш шууд уйлал явчихдаг тоо. Тийм. Манай хүн бас нэг айгүй сайн дэмждэг дээрээ. Аха. Тэгэл зааст зураг бичлэгсээ гэрээ гэл. Яг тайзан дээр харах мэдрэмж нь бас гоё хэлдэг байна. Тийм бай биш. Тайзан дээр гарахаараа маань хүүхдүүд амар өөртөө ихтэй болдог. Тэр нь өөртөө итгэл бүр ингээ маш их нэмэгдчихэйдэг хүүхдүүдийн. Тэр юм тэгээд бас дээрээс нь бие зөв авч явах соёл мөл охтууд аягүй сайн суралцдаг. Тэгэл нөгөө толны урд аягүй эргэлддэг болно охтууд ч аягүй маш их хөрчлөлт гардаг шүү дээ.
Ер нь бол нэлийн өөрчлөгддөг шүү. Хүмүүсийн дэм загварын ягналт яваад олмол ингээл өөртөө итгэл нэмэгдээ л байдаг. Мэдээж ах хүүхдэд өөртөө итгэх итгэл тэгээд одоо загварын мэдрэмж гэдэг бол хамгийн чухал зүйл. Тэгээд яг юм гоё эмэгтэй болох одоо тэр үүд хаалхыг л яг бүр юм жоохносоо ингээд нийцж байгаа л гэсэн үг юм байна. Манай одоо ануу үжингийн зан чанар нь яг ямар вэ? Яг ямар төрлийн хүүхэд вэ? Одоо өөрөг хичим хийж гэдэг юм уу? Мэдээж бас өөрчлөгдөд явж байгаа л байх л та. Ер нь бол аюу хичмхий ингээд дуурах танихгүй хүмүүстээ ч юм уу октоос юм ярьдаг байсан. Тэгэл одоо бол гайгүй нээлттэй, нэлээд нээлттэй болж байгаа. Тийм ээ. Би сая яг анзаарсан. Шууд асуулт асуугаад айгүй нээлттэй хөрхөн хариулаад шууд яриад эхэлж байна. Тэгээд би их нээлттэй байгаа юм байна гэж бодож илаа. Тэгэл нэлээд өөрчлөгдөж байгаа шүү. Ер нь тэгэл аюу жоохон нэг эрхлээл юм хэлэнгүүт лээлждэг байсан бол аюу хатуужилтай болж байгаа. Тийм. Хатуужилтай тэгээд одоо бяцхан мессеж тэнцэнд орох гэж бид нар чинь 3 сар бэлтэж байгаа шүү дээ. Тэр хооронд эн чин даарна, өвдөн. Тэгэл тэр болгон цаа хоолой эмээ угаал имчилгээ тэгэл ямар ч хэсэн тэмцээнийхээ ард гарах хэвээр. Миний охин жоохон хүрээчих гэдэг аюу ачаалтаад сурт юм билээ. Ачаалтаад сурж байгаа. Дээрээс нэгдүгээр анги болохоор маш их ачаалттай битүүрч байгаа. Хичээлээ хий. Загвартаа явна, бүжигтэй явна. Дуугаан бэлдэн гэл. Хөрхөн цалхтай ажилтдаг шүү. Манай ануу үжингийн хувьд тайзан дээр одоо алхах нь чамд гоё идэггүй эсвэл бүжиглэх нь бас гоё идэггүй. Хоёулаа гоё. Хоёулаа гоё. Чи бүжиглээд яг хэдийнээс бүжиглж эхэлсэн юм? Бүр жоохондоо л цэцэрлэгт байхасаа хэлсэн. Цэцэрлэгтээ би хүмүүст ингээд тайлан бүжиг хийдэг байсан. Ямар мөн энийг нь дагуулчих. Аа гадныхын дөрвөлжин гэсэн. Энийг Анаач чи ямар хүүхэлдэйн кино үзэх дуртай? Рапунзель. Рапунзелийн гуглдээ нэг удаа нөгөө жүжигэн дээр ингээ ямар гуглдээ ингээд мэдгээд ганц удаа үзчихсэн. Тэр аим надад амар их таалагдсан. Тийм үү. Рапунзелийн яг юу аль хэсэг нь чамд гоё санагддаг вэ хүүхэлдэйн кино? Урт өснө. Төсөн гоё. Чи бас Рапунзель шиг амар гоё урт өстэй юм биш үү? Баярлалаа. Хүүхэлдэйн киноны одоо гүнжүүдээс яг ямар гүнжид нь хамгийн их дуртай вэ? Рапунзель, Ариэл хоёрт дуртай юу? Наач болсон бол одоо энэ болохоор ингээд зуршин зургийн доор нь дахиад болгох засахгүй. За тэгэхээр зургаас авч яваад дундуур нь хийгээд зураг булгаад зураг дахиад давхарлаад зурна. Нэг зургийг нийт доороо иж 2-3 удаа зурдаг. Яг одоо ингээд сүрлэн наамал хийхийн тулд зурж ийн. За тэгээд хажуугаар нь одоо ингээд маш олон шатааралтай. Тэгээд хүүхдүүдийн одоо энэ оюуны хөгжилд яг ямар одоо үеийг гөрнөлөө үзүүлдэг бол За нэгдүгээрт маш сайн сууд сурдаг. Хоёрдугаарт нэг юмыг дуусгах буюу одоо дуусгасны дараах мэдрэмж ямар байдаг те маш олон цагийн хугацаанд хийж байгаа учраас эцсүүлд нь дуусаад тэр нөгөө дууссан бүтээлээ харахад их тийм гоё мэдрэмж төрдөг. Тэрнээс хүүхдүүд маш их кайф авч тэгээд энэ гитаа ингэж улаарч сурдаг. За тэгээд бас сүрлэн өөрөө ингээд нэг нэрчлэнгээ наадаг учраас бас маш нэмбэ ажиллах шаардлагатай байдаг. Одоо энэ зураг авчлал ерөөсө хөдлөхгүйгээр зурах гих мэтчлэн маш их нэмбэ чадвар суудаг. яа одоо сэтгэл зүйд нь бас эрэг өрнөлөө үзүүлдэг үү? Мэдээж үзүүлдэг. Одоо жишээ нь түргэн ууртай ч юм уу тийм хүмүүс бол ихэндээ наажгаад эн чин наалдахгүй байх ч юм уу эсвэл ингээд дээр нь давхарлж наачгаад эсвэл ингээд буруу наачгаад ингээд эхэлж ууралж эхэлдэг. Тийм хүмүүс мань ингээд жилийн эцэст эргээд харахад ингээд түргэн уур нь багассан байх жишээний гих мэтчлэн бас арт терапи буюу урлагаар ингээд сэтгэл засал бас явагддсан байна гэсэн өөрчлөлтүүдийг бас харж байгаа. Би бол яг үндэ анх ингээд сүрлэн наамал гэхээр сайн бас мэдээлэлгүй байсан. Тэгээ яг орж ирээд харахад бол маш гоё бүтээлүүдийг хийж болдог юм байна гэж харж юм. За болцсон уу? Зарцсан уу? За. За одоо хоёлаа нааж эхэлнэ. За одоо ингээ сүхэ харах юм бол энд нь
Цэцэг нь харагдаж байна. Тийм байна. За. Хойлоо цэцэг ямар өнгөөр гэх үү? Ягаан уу. За. Ягаан өнгөний одоо сүрлэнийхээ дотор тал гадар талын хэсэг ялгах. За ингээд сайн харах юм бол гялцж байгаа тал нь гадна тал нь арай ийм гялцх нь бага нь дотор талынх нь. Дотор тал нь маш сайн наалддаг, гадна талаараа л наалддаг. Тэгэхээр ингэж л яах юм шүү дээ, тийм ээ. За тэгээд нэгт хоёрдугаарт гэх юм бол аль чиглэл рүү наах вэ гэдэг нь аягүй чухал. Одоо хоёлаа ингэж цэцгээ харах юм бол ингээд 6 дэлбэгтэй байгаа. 6 дэлбэгээ зургуулангийн өөр зүйлс наа. Тэгэх юм бол наранд маш гой гялалзаж харагдана. Нэгэн зүгт наачих юм бол утгартай болчих. За. Сүлээ хоёлаа норгоно. Норглоо. Яа, ингээ харахаар ингээ энэ дэлбэг юм тийм. Энэ дэлбэгийн голд нь ингээ. Наа. Алсын ингээ дараад хүлээ. Хүлээлээ. За, илүү гаргаад ингээ хуглаад тавьчих. Ингээ илүү гаргасан уу? Ингээ дутааж өрөөсөө болохгүй ингээ илүү гаргаад. За, одоо дахиад норгоод. Яа, качуу толтон дээр нь давхлаад биш. Зайтай биш. Яа, качуу толтон ингээд. За чи нөгөө талд нь аваад үзье. Илтүүлэрнэлээ. Эргүүлээрэй. За сайн байна. Мантик. Тэгэд хулаад тавьчихсан. За хугахгүй л хоёлоо утга шилжүүлсэн. Багшин тасал. За. Цэг мэдчихлээ ингээд дэлбэгээ дүүртэл наа. Одоо хоёлоо энэ тал руу наагаад. За наа. За ээж бас адилхан. Одоо эхлээд юуныхаа еврейхний их бие өнгөө сонгоод нөр өнгөөр нь бол зүгээр дэвшээд бодоод за үзүүр нь ийш явчихаад одоо энэ үзүүр гарахад хэцүү учраас энэ зүгээс эхлээд ингээд ингээд тийм. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай зочид маань маш гоё бүтээлээ сая хийгээд бүтээлээ бэлэн болгосон байна. За ингээд зочдоосоо сэтгэлийг нь сонсъё. За Ана Үжингээс сонсъё. Ямар ийм гоё цэцэг одоо ингээд хийлээ штэ. Ямар авч чам? Сэтгэл маань амар гоё юм. Амархан байв уу, хэцүү байв уу? Амархан. Тийм үү. Чамд хийж явах үеийн хамгийн гоё хэсэг нь юу вэ? Давхалж зурх. Давхарлаж зурх нь гоё юм уу? Ямар гоё. Чи ямар гоё мундаг юм гоё хийвэ цэцгээ айгүй гоё юм цэвэрхэн тэгээд юм. Өстой гоё харагдаж байна. Ана үзээстэй мундаг байна. За ээжийнх нь хувьд сая ирвэхээ хийсэн тийм ээ. Тий. За ээжийнх нь хувьд яг ямар вэ? Өмнө нь хийж байгаагүй нэг юм хөрхөн жижигхэн тасаа. Тийм ерөөсөө юм ярмааргүй л байлаа. Хажинаас үдээд ил яг эндээ амар шимждэг юм байна. Шимтэж хийдэг юм.
анхаарал ингээл 100% төвлөрч тийм үү. За манай багшаасаа асуухад хоёр одоо зочин маань дөнгөж саяны бүтээлүүдэд бэлэн болголоо. Ер нь хэр сайн хийсэн байна? Таны зүгээс үнэлгээ өгвөл. За зохиомжийн хувьд өнгө сонголт за тэгээд тэр нимба байдал гээд маш мундаг байлаа. Маш ирээдүйтэй. Мундаг одоо тэр үзэг байралт хэдий жижигхэн ч гэсэндээ тэр үзэг байралт тэр давхарлаж 2 3 удаа зурж байхад яг л тэр замаараа зурж байгаа нь маш сайн байна. Сая хэлжсэн охиноо одоо шантарчих үедээ гэж бас санаа зовдөг. Хаяа бас хитрхи одоо жижигхэн биедээ байхгүй одоо байхааргүй тийм ачааллыг өөр дээр авдаг гэсэн тийм ээ. Тэгэхээр яг тэр үедээ охиныг яаж одоо гоё зоригжуулж бас урмын үг хэлж тийм ээ. Одоо энэ одоо өдөө зэрэгтэй бас амжилтанд хүрэж байгаа вэ. Миний охин ч одоо тэгээд өөрийнхөө нөгөө хүн ер нь дуртай зүйлтэй аюус хичээдэг юм байна л да. Тэгээд цаанаас бол за миний охин болох юм уу гэл би баг өмнөөс нь шантраад ах чинь ч үгүй явнаа. Одоо өмнө нэг бас тэмцээнд орж исэн. Тэгээд тэндээсээ ингэ би титэм авч чадаагүй. Одоо би заавал титэм авнаач гэдэг юм уу. Тэг нэг юм өөрөө аягүй юм мэрэлттэй амар хүсэл эрмэлзэлтэй байхаар надад битгаар дэмжихгүй байхаас өөр арга байхгүй. Тийм би баг өмнөөс нь шантарч гад байсан да. Тийм. Охиндоо хилдэг хөрхөн тийм одоо зөвлөгөө гэх юм уу. Тийм хамгийн хилдэг үг нь бас юу вэ? За жоохон төвччихээрээ хичээгээрээ гэл миний охин хичээгээрээ л гэдэгтэй. Тэг миний охин л чадна штэ. Миний охин хөөх юм чинь чамаас өөр чадах юм байхгүй гэдэг ч юм уу тиймэрхүү юм бэлдэг. Зүг санагдсан үедээ яг яавал чамд илүү гоё болдог одоо аав ээжтэйгээ хамт байгаа үедээ яг юу хийвэл чамд илүү гоё яз жаргалтай гоё гэдэг вэ гэрийнхандаа? Гэрийнхандаа юу? Хамт агаар амьсгалах. Агаарт гарах дуртай гэсэн шүү дээ тийм ээ. Тэгээс хамт хаалн дарах. Ямар гоё. За чи агаарт аав ээжтэйгээ ахтайгаа дүүтэйгээ гарахтаа яг юу бас хамгийн их хийдэг вэ? Яг ээжийнх нь ямар зан нь хамгийн гоё санагддаг вэ? Намайг үргэлж дэмждэг болохоор би тэр үеийн юм дуртай. Ануужингийн аав нь бас ард нь сайн дэмждэг штэ. Тэгээд аав нь бас чамайг яаж гоё эрхлүүлж, яаж одоо чамд гоё ханддаг вэ? Амжаас хичээгээрээ гэдэг. Тэгээс тэр юмдаа явцгаа гоё штэ гэдэг. Чи бүр анх ингээд хамгийн анх нэг тэмцээнд орж исэн да. Тэр үеэ сандгүй одоо. Сандаг. Тэр үед ямар тэмцээнд орж исэн, яг яаж исэн, сандарч исэн үү? Сандарч исэн, амар сандраад исэн. Тий. Тэгээ чи сандарлаа яаж тавж өөрийгөө гоё тайвшруулсан бэ? Аав ээж нь яаж чамд гоё тусалсан? Багш нь нас тусалсан уу? Тусалсан манай багш маань нэг юу вэ? Тайвшил ингээд намайг тайвшилдаг. За таны хувьд одоо охин нь энэ нэвтрүүлгийг 10 жилийн дараа, 20 жилийн дараа дахиад ингээд эргүүлээд үзнэ. Тэгээд яг тэр үед одоо үзэх учраас яг одоо өөрт нь тэр үеийн бас анаа үжинд хэлмээр байгаа бас үг байна уу? За ямар ч хэлсэн таны телевизэд баярлалаа. Тэгээд мөн одоо бяцхан мис гэдэг төв одоо зохион байгуулдаг захирал оюун тоглог захиралтай бас их талархаж явдаг айлээ. За тэгээд миний охины бас хичээлийн олонлог төв сургуулийн нэгэндээ гээд багш их жаргал багштаас ойлгож бас битээрч чөлөө аавна. Тэгээд ойлгож битээр урам өгдөг бас баярлалтай. За тэгээд хамгийн их баярлалтай хүн маань бол мэдээж миний хань байгаа. Тэгээд битээр аавдаа маш их баярлалтай шүү. Тэгээд чимэн л битээрийн ард байгаа учраас бид хоёр одоо гэртээ очиод бошоохон амар гэл амарцгаагаал бошоохон шиг одоо тойр ядарчлаа гэл ингээл хойлоо яг энэ бүхний ардд аав нь байгаа учраас би бараг ингээл бит хоёр заримдаа бит хоёр ядмааргүй байна ч гэдэг юм уу ийм шантрах үе байхад манай үнэлстэй байнгын жолооч цуг хийдэг ч юм уу те хүргээд үгүй аваад үгүй ингээд үгүй гэл тэгдэг аюу их бай. Тэгэд хүртээ бас аюу их баярлалаа хэлээ да. Тэгэд миний охин бол угаасаа ээжтэй ирсэн хорвоод л хэдэр ирсэн хамгийн гоё амьдрал нандин эрдэнэ маань тэгээд охиныхоо төлөө ээж аавын мөргөлж хичээж ард нь бат зогсноо. Тиймээс миний охин өсөл мөрөөдлийнхээ төлөө маш их зоригтойгоор
эргэлзэлгүйгээр өөртөө ихтэйгээр алхаарай гэж хэлье да. За ануужингийн хувьд тэгвэл аав ээжтэй, ахтай, дүүдээ, багштай хандаж хэлэх үг байвал хоёулаа яг энэ гоё камер руу харж агаад хэлье. Багштай үргэлж зөвлөө өгдөг. Багштай баярлалаа. Ахтай бас хайртай шүү гэж хэлье. Дүүдээ бүр ч их хайртай шүү. Аавтай, ээжтэй. Зөндөө их хайртай. За ингээд өнөөдрийн одоо нэвтрүүлэгт маань оролцсон ийм хөөрхөн бяцхан мис за тэгээд үзэсгэлэнтэй ээжд нь маш их баярлалаа. Тэгээд ээжд нь болон хөөрхөн бяцхан мистэй амжилт хүсье. Баярлалаа оролцсон. За тэгээд ирээдүйн бас тэмцээнүүдэд нас томоос том амжилтыг хүсье. Өөрийнхөө мөрөөдөл зорилгодоо хүрээд мундаг мис охин болоорой. Мундаг хүмүүжил төлөвшлөлтэй тийм гоё охин болоорой гэж хэлье. Баярлалаа. За тийм мэдээж өнөөдөр хоёр одоо зочинд маань багшлаад энэ гоё одоо бүтээлийг зааж өгсөн Хүүхдийн урлан бүтээгдэхүүний багш танд бас маш их баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Ингээд хамтдаа эзэн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийнхаа нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчдээ. Үеийн дугаар 2 Цэрэн Дэмбэрлийн Ануужин баяр хүргэе. Бото бяцхан мис Цэрэн Дэмбэрлийн Ануужин